За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ чихрийн шижин буюу сахар гэдэг өвчний талаар ярилцъя. Энэ өвчин яг ямар шүү өвчин, яадаг өвчин юм бэ гэдгийг би маш ойлгомжтой энгийн аргаар та бүхэнд тайлбарлаад өгье. За тэгэхээр бид нар хоол иддэг тийм үү? Хоол идэхээр биднэрт гаднаас юу орж ирэх вэ гэхээр уураг, өөхтөөс нүүрс ус гэх мэтчлэн орж ирдэг. За үүнээс нүүрс ус гэж юм маань бидний биед орж ирээд нарийн гидсэнд задраад ингэж задарч явж байгаад хамгийн сүүлд үүсэж байгаа тэр жижигхэн үлдэгдэл хэсгийг глюкоз буюу сахар гэж нэрлэдэг байгаа юм. Энэ маань яадаг вэ гэхээр нарийн гидснээс одоо бидний цус руу орж ирдэг. За цус руу орж ирэл цуснд яваад байдаг юм бол биш. Энэ глюкоз буюу сахар яах ёстой вэ гэхээр бидний биеийн энергийн их усүр болж байдаг. Өөрөөр хэлбэл бид нар ингээ ажиллаж амьдраад идэвхтэй байхад бидний түш машинаар ярил бидний бензин болж идэг гэсэн үг. Гэхдээ энэ глюкоз буюу сахар маань бидний энергийн их усүр болохдоо одоо бидний бие маш олон эсээс бүрддэг штэ. Энэ эсийн гадна талд биш, энэ эсүүдийн дотор талд. Өөрөөр хэлбэл бидний биеийг бүрдүүлдэг тэр жижигхэн эс гэж зүйлийн маань дотор талд гүн рүү нь орж байж одоо бидний энергийн их усүр болж өгдөг гэсэн үг. За тэгээд энэ бидний цусаар явж байгаа глюкоз буюу сахар маань зүгээр өөрөө яваад тэр эсүүдийн дотор орчихдаг юм бол биш. Энэ юуны тусламжтайгаар ордог вэ гэхээр нойр булчирханаас ялгардаг тэр инсулин гэдэг дааврын тусламжтайгаар тэр эс рүү ордог. Өөрөөр хэлбэл нойр булчирханаас ялгардаг тэр инсулин гэдээ яриад байгаа энэ даавар чинь тэр бидний биеийн эсүүд дээр очоод одоо хонхын дараа хаалгын цохиод глюкоз гадна чи ирсэн байна оруулаарэ гэдэг дохиог өгдөг гэсэн үг. За тэгээ бидний биеийн эсүүдээс хамгийн их глюкоз буюу сахарыг өөртөө авч ашигладаг эргэтэн бол булчингийн эс байдаг. Ер нь бол бид нар хоол идэхээр гаднаас орж ирсэн нүүрс ус задраад түүнээс үүсэн глюкоз буюу сахарыг инсулин гэдэг даавар бидний эсүүд рүү хуваарлаж өгдөг гэсэн үг байх нь байна. За гэхдээ ямар нэг шалтгаанаас болоод одоо өөрөөр хэлбэл бид нар хитрхи тарган байлаа гэж бодъё л та. Бид нар таргална гэдэг чинь зөвхөн бидний бие тарган биш, бидний биеийн эсүүд дагаад таргалж идэг. Өөрөөр хэлбэл бидний биед л өөх хөрөмтлөгдөд байдаггүй, бидний биеийн эсэд хүртэл өөх хөрөмтлөгддөг гэсэн үг. Эсэд дотор өөх хөрөмтлөгдөнө гэдэг чинь одоо тэр инсулин даавар очоод глюкозыг оруулах гад хонхын дарахаар сонсохгүй, ямар ч тийм хариу урвал байхгүй. Ягаад тэгэхээр тэр эс дотор чинь баахан өөхөр дүүрсэн байгаа болохоор гаднаас нь инсулин хичнээн очоод хаалгын нүдэд балбаад ингээд глюкозыг оруулах гэдэг боловч оруулдаггүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө нойр булчирхай минь гайхнаа да. Хөөе инсулин чи яагаад энэ глюкозуудыг эсүүд рүү оруулахгүй байгаа юм бэ? Яагаад ингэ байгаад байгаа юм бэ гэд асуухаар нөгөө инсулин минь одоо юу гэж хэлэх вэ? Энэ эс чинь хаалга онгойлохгүй байна. Би глюкозыг оруулах гэж зөндөө олон нүдлээ, зөндөө олон хонхын дарлаа ерөөсөө онгойлгож өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл тэр эс глюкозыг өөртөө оруулахгүй байгаад байна гэсэн үг. Тэгэхээр нойр булчирхай яах вэ гэхээр өөдгөл би чамд нэмээд баахан инсулин ялгаруулад өгье. Та нар бөөндөө нийлж аваад оруулчих гээд нэмээд өөрөөсөө инсулиныг ялгаруулад идэг гэсэн үг шинээр. Тэгэхээр бидний бид юу болох вэ гэхээр нөгөө цуснд байгаа глюкоз буюу сахар маань эс рүүгээж орж чадахгүй. Нөгөөтэйгүр нойр булчирхай инсулин нэмээ ялгараад байгаа учраас биднэрт хитрхи их инсулин, гиперинсулин гэж юм үүснэ гэсэн үг. Энийг бид нэр инсулины дөөжрөл гэж нэрлэдэг байгаа юм. Шингэнээр ярих юм бол бидний биеийн эс тэр глюкозыг оруулах гээд байхад инсулиныг ерөөсө тоохгүй инсулинд дөөжөрсөн байгаа байдал гэсэн үг байна. За үүнийг яг мэрэгжлийн хэлэхээр нь инсулины рецептор фосфорчсон байна гэж ярьдаг. За би саяхан ярьсан юм та нарт ойлгомжтой байх үүднээс маш амархан жишээ авч ярьж өгье. Одоо жишээ нь нисэх онгоцны буудал байдаг тийм үү? Нисэх онгоцны буудал дээр зорчигчид ямар ажиллаар очдог вэ гэхээр тэнд амьдрах гэж, тэнд хоноглох гэж хизээж очдгоо. Зорчигчид хаа нэг тийшээ явах зорилготой очдог. Тэгээд онгоцны буудал дээр очиод 2-3 цаг байжгаад бүртгэлээ хийлгээд гейт маань онгоогоод одоо өөр өөрсдийн явах газар руугаа нисээд явдаг шүү дээ. За тэгэхээр энэ нисэх онгоцны буудал дээр байгаа зорчигчид бол бидний цуснд дах глюкоз буюу сахар. За тэр зорчигчдыг онгоц руу оруулдаг гейтийг бүгдээрээ инсулин даавар гэж төсөөлнө. А тэр зорчигчдыг суулгах онгоц маань юу гэхээр бидний булчингийн эс гэж бодъё. Зорчигчдыг бүгдээрээ бидний цуснд дах глюкоз буюу сахараар төсөөлье гэсэн. Тэгэхээр зорчигчид онгоцны буудал дээр ирлээ. Ирээд бүртгэлээ хийлгээд 2-3 цагийн дараа одоо гейт онгоогоод онгоцон цуг болно. Тэгэхээр энэ гейтийг хэн онгойлох вэ гэхээр инсулин даавар онгойлгоно. За инсулин даавар гейт онгойлголоо зорчигчид буюу глюкоз маань онгоцондоо сууна. Онгоцыг бид нэр булчингийн эс гэж төсөөлсөн тийм үү. Энэ бол маш зөв дүрм журмын дагуу явагдаж байгаа цикл. Хэвийн үед бидний биеийн сахар болон инсулины солилцоо яг ийм байдлаар явагдаж идэг. За тэгвэл одоо тэр зорчигчдыг онгоцонд нь
суулгах ёстой гейт маань эвдэрчлээ гэж бодъё. Өөрөөр хэлбэл бидний инсулин даавар эвдэрсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юу болдог вэ гэхээр биднэрт тэр инсулины дүүжрэл гэж юм үүсдэг. Тэгэхээр одоо онгоцондоо сууж чадаагүй зорчигчд маань яах вэ? Одоо тэд нар чинь тэндээ идэн, уун, уурлан, зодолтон тэнд ерөөсө бөө юм болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр яс юмн дээр зорчигчдын буюу бидний цуснд байгаа глюкозын буруу гэсэн үг ерөөсө биш байх нь шүү дээ. Энэ юуны буруу вэ гэхээр тэр зорчигчд буюу глюкозыг онгоцонд нь суулгаж өгөх ёстой гейт буюу инсулины буруу л гэсэн үг байхгүй юу? Хүмүүс тэгэхээр цуснд байгаа сахар өндөр байгаад байгаа болохоор тэр цуснд өндөр байгаад байгаа сахарын л буруу гэж үзээд байдаг. Гэвчиг яг үнэндээ тэр сахар буюу глюкозыг одоо тэр онгоцонд нь суулгадаг булчин гис рүү оруулдаг тэр дамжуулдаг гейт буюу инсулины буруу болж тарах нь шүү дээ. За тэгээд одоогоор бидний чихрийн шижин буюу сахартай өвчтөнд хэрглэж байгаа ихэнх хэмнүүдийн үйлчилгээ ямар үйлчилгээ байдаг вэ гэхээр онгоцны буудал дээр явж чаддаг үлдсэн байгаа энэ зорчигчдыг ямар нэг байдлаар учирч болов энэ онгоцны буудлаас гаргадаг юмнууд байдаг гэсэн үг. Тэгээд чихрийн шижин буюу сахартай хүмүүс инсулин тариад тарьдаг тийм үү? Энэ маань яаж байгаа вэ гэхээр зорчигчдыг онгоцонд суулгах арга байхгүй, өөрөөр хэлбэл гейт хизээч засварт орохгүй зорчигч нар тэнд байгаад ах юм бол засгийн газраас одоо амар хүчтэй бодлого явуулаад гейтэн засварт орохгүй байгаа юм чинь ашуурдан аргаар зорчигчдоо наанаасаа гарах гэдэг даалгавар өгөөд тэгэхээр бид нар гаднаас инсулин тариад өгөхөөр бидний биед байгаа глюкоз буюу сахарыг тэр инсулин чинь нэг ёсондоо хүчээр дарангуйлж гин гэсэн үг байхгүй. Ямун чихрийн шижингийн зарим төрлийн эмнүүдийн үйлчилгээ нь бидний тэр нойр булчирхайг очоод өдөөгөөд цохиод ингэсээр байгаад инсулиныг ялгаруулад байдаг. Иннээс болж юу үүсэх вэ гэхээр бидний нойр булчирхай гэдэг эргэтэн ядарн сүулдэ гэмтэн энэ хүчтэй нойр булчирхайг цочроож инсулиныг ялгаруулдаг эмнүүд байна штэ тий. Ямар ч нөхцөлд цуснд байгаа сахарыг шууд буулгачдаг. Уг нь бол бид нар цуснд байгаа сахар өндөр байхтаа л буулгах ёстой. Цуснд байгаа сахарыг бага байхад нь хүчээр ингээд имээр буулгаж ячих юм бол тэр хүний сахар унаад үхэлтж хүрж болно. Тийм болохоор чихрийн шижин буюу сахартай хүмүүст анханаас нь шууд инсулин тариа болон ийм хүчтэй юмнууд хэрэгэлдэхгүй байхгүй юу? Энэ яах вэ гэхээр нойр булчирхай буюу тэр гейт маань ямар нэг байдлаар эргэж засварт орохгүй ажиллахгүй болсон тохиолдолд сүүлийн шатууд руугаа хэрэгэлдэг гэсэн үг. Одоо жишээ саяны онгоцны жишээн дээр ярих юм бол тэн дотор байгаа тэр зорчигчдыг ерөөсөө аль нь бие муутай, аль нь настай, аль нь жоох хүүхдтэй гэдгийг ерөөсөө харгалзаж үзэхгүйгээр бүгдийг ингээд тэндээс ямар нэг аргаар маш их хүч хэрэглэж хүчээр гаргадаг ийм үйл явц процесс болдгоо гэсэн үг.